За энэ удаагийн бичлэгээр бүгдээрээ цуглуулсан амралтын өдөр буюу энэ Шананда уур гэдэг талаар ярилцсан гэсэн байгаа. За энэ ерөнхийдөө ямар учиртай юм бэ гэхээр хүмүүс яагаад цалинтай болон цалингүй амраад байдаг талаар ерөнхийдөө тайлбарлана. За тэхийн тулд би энд нэг юм жишээ болгоод юм бэлдсэн байгаа. За тэгэхээр яагаад цалинтай, цалингүй янз бүр амраад байна вэ гэж ярил л та. Жишээ за бүгдээрээ 2019 оны 2 сарын 1-нд шинэ ажилд оръё. Өмнө ямар ч компанид ажиллаж байгаагүй. 2019 оны 2 дугаар сарын 1-нд шинэ ажилд оръё. За тэгсэн бид нэр 4 дугаар сарын 1-нд за 2019 оны 04 дугаар сарын 01-нд нэгнээс эхлээд за бидний 25 өдрийн амралт маань эхэлж байгаа тийм үү? Амрах эрх маань нэгдэж байгаа гэсэн үг. За тэгээд за 4 сарын 1-ээс хойш за 2020 оны 3 дугаар сарын 31-ний хооронд бид нар хүссэн үедээ ерөнхийдөө семестр амралтаа авч болно. За энэ компаниас бол зарим компаниас бол яг 6-аас 8 сарын хооронд аав гэсэн тийм шаардлага байдаг. За энэ бол тухайн ажлын нөхцөлөөр шалтгаална. За тэгсэн чинь бид нэр 4 сарын 20-ноос эхлээд семестр за 5 сарын 1-ээс эхлээд семестр авъя гэдэг л дээ. 19 оны 05 сарын 01-ээс эхлээд семестр авъя гэж бодъё. За тэгээд ингээд apply гэд бодсон чинь за дараагийн зүгээс биднэрт юу хэлнэ вэ гэхлээр за чи семестр авч болно. Гэхдээ нийт чиний 25 өдрөөс чинь за 4 цалинтай 21 цалингүй шүү гэж хэлнэ. За тэнгууд бид нэр одоо яагаад энэ тэрэг гэл ингээд ярьж эхэлнэ. Ингээд ойлгохгүй. За энэ яагаад вэ гэдэг одоо тайлбарлая. Бид нэр энэ компанид ерөнхийдөө өмнөх жилд нь ажиллаж байгаагүй. Цуглуулсан амралтын өдөр гэдэг маань юу гэж яриад байна гэхлээр бид нэр 2018 оны хэрэг бид нэр 2018 оны 2 сарын 1-ээс ч юм уу за яг 2018 оны 4 сарын 01-ээс өмнө энэ тухайн компанид ажилд орсон бол 2019 оны 4 сарын 4 гэхэд бид нар энэ компанид бүтэн 1 жил ажилласан гэсэн үг. За бүтэн 1 жил ажилласан тохиолдолд та 2019 оны 4 сарын 1-ээс эхлээд 20 оны 3 сарын 31-ний хооронд 21 өдрийн 25 өдрийн цалинтай амна. За бидний яг энэ жишээн дээр ягаад бид нэр 4 өдөр цалинтай бусд нь цалингүй байгаа вэ гэхлээр бид нэр 2019 оны 2 дугаар сарын 1-нд ажилд орсон. Тэгсэн чинь семестрийн хугацаа нь болохоор 2019 оны 3 дугаар сарын 31-нд хаагдсан семестр авах эрх маань. Тэгснэ за ингээд бодглохлоор бид нар 2018 оны 4 сарын 1-ээс 2019 оны 3 сарын 31-ний хооронд ерөнхийдөө бидний цуглуулсан одоо амралтын өдрүүд маань 2019 оны 4 дугаар сарын 1-ээс 2020 оны 3 дугаар сарын 31-ний хооронд амралт болж орж ирнэ гэсэн үг. Одоо ингээд бодоод үзэхээр жишээ нь бид нэр бодоод үзэхээр 2018 оны
4-р сарын 1-ээс 2019 оны 3-р сарын 31-ний хооронд бид нэр ерөнхийдөө бол ингэж 2 сар ажилласан. За сард ярилцлагаар 2 хоног гэж бодохоор бид нэр 4 хоног тухайн компанид ажилласан. 2 хоног гэж болохоор 4 өдөр цалинтай өдөр энэ тухайн компанид ажилласан гэсэн үг. Тэнгүүд бид нэр цаана ерөнхийдөө бол 21 өдөр үлдчихээн гэсэн үг. За тэр нь бол цалингүй. За эхний жил ингээд болчлоо. За тэгсэн чи бид нэр 2019 оноос 4 сарын 1-ээс буюу шинээр одоо ингээд нэмэх 25 өдөр орж ирж байгаа. 2020 оны 3 сарын 31-ний хугацаанд бид нэр энэ тухайн компанид ерөнхийдөө бол бүтэн жил 2 сар ажиллаж байгаа гэсэн үг тийм үү. За жилэл ажилласан гэсэн үг. Яг семестрийн хуулиараа бол 4 сарын 1-ээс 3 сарын 31 гэж чинь ерөнхийдөө жил ажилласан гэсэн үг. Тэгэхээр бид нэр 2020 оны 4-р сарын 1-ээс ахгуулаад 21 оны 3-р сарын 31-ний хугацаанд хооронд 25 өдөр цалинтай амрах хэрэгтэй болчихж байгаа гэсэн үг. За тэгээд нэг компанитай удаан ажиллах тусам бидний энэ 25 ажиллах өдөр амрах эрх маань угаасаа ингээд байгаад байна гэсэн үг. Энэ компаниас гараад бид нар өөр компанид орлоо гэж бодоход дахиад өөр компанид яг энэ ихний жишээ шиг одоо 2 сарын 1-нд орлоо гэж бодоход бид нэр хуучин компаниас 2 сарын 1-ийн хүртэлх 21 өдрийнхаа амралтын цалингаа аваад шинэ компаниас үлдсэн 4 өдрийнхаа цалинг 2019-оос 2020 оны 3 сарын 31-ний хугацаанд авна гэсэн үг. За маш олон он сар өдөр ярьсан болохоор жоох ойлгоход хэцүүж магадгүй. Гэхдээ яг бичлэгээ 2-3 дахин үзээд ирэхээр маш амархан бол ерөнхийдөө бол ойлгоход маш амархан. За энэ цалинтай цалингүй амардаг хэсэг маань ерөнхийдөө зөвхөн тухайн компанид орсон эхний жил байдаг. Тэгээд ер нь Шведээр хамгийн ихний ажилласан одоо нэг компанид ажилласан хамгийн ихний жил ерөнхийдөө нэг иймэрхүү байдаг. Явандаа ингээд компаниас олсон ч гэсэн өмнөх компаниасаа ингээд ажилласан амралтын өдрүүдийнхээ цалин аваад авах юм бол ер нь бол ирээдүйд ямар ч асуудалгүй ингээд амралтаа аваад мөнгө аваад яваад авах боломжтой гэсэн үг. За тэгээд дараагийн бичлэг хүртэл түр бай.